Сэдэн Саднамтай тус бүхэн барилдааны 4-ийн даваанд онолт таарсан байна. За бүхэн барилдаанд 4-ийн даваа шалгарч үлдсэн 32 бөхөөс за 6 л одоо аймгийн начин харцаг. Бусад одоо 24 бүхэн бол 26 бүхэн бол аймгийн гарсан золтой бөхчүүд байна. За ингээд үндэсний бүхэн барилдааны 4-ийн давааныг хэлсэн аймгийн хурц арслангууд аймгийн арслан Баднамтай, аймгийн арслан Нарманбаатар онолт таарсан бөхчүүдтэйгээ барилдахаар гарч ирлээ дээ. аймгийн арслан Сайхан Жаргал За 4-ийн давааны онолтын барилдаанууд бол бас нэлээд сонирхолтой. аймгийн арслан Баттар Сайхан болох байхаа. аймгийн арслан Даваа Ачир аймгийн арслан Мөнх Эрдэнэтэй аймгийн арслан Баттар Шиг За аймгийн хурц арслан Асар Сүрэнгийн зовоо Жамбал онолт таарсан барилдахаар Сумын зам Баттуулагтай онолт таарсан. За бүхэн барилдааны 3-ийн даваанд аймгийн хурц арслан Намын далайг өвдөх хэр одуулсан. онолт таарсан барилдаж эхэллээ. Аюулаад одоо ижил зодог шуудагтай жин өндөр намын хөвжөд нэлээд ойролцоо ийм бөхчүүд онолт таарсан барилдаж эхэллээ. 90 додоор ялахын аргагүй харагдаж байна. За аймгийн хурц арслан Сүхбат аймгийн арслан Мөнхбаатар нар 4-ийн даваанд онолт таарсан өрлөө. За аймгийн арслан Мөнхбаатарын хувьд аймгийн хурц арслан өнөө жил Говьсөнбөр аймгийн Баяр нааданд төрүүлж аймгийн арслан солирдсон. За ер нь Сүхбат арслан бол даралтай жинтэй. Сүхбат арслан гац нэг хол зөрөө одоо харагдаж байна да. За цаалтан Булган аймгийн 3 булаг сумын харьяат Алдарбын төмөр спортын хороо Булган хам бүхэн дэвж Женев аймгийн арслан Батбаатар Өвранга аймгийн нарийн тэл сумын харьяат өгөх аймгийн залуу арслан 5 өдөржтэй онолт таарсан өрлөө. За өмнө аймгийн Хөрмөн сумын харьяат Женев бүхэн дэвж Женев аймгийн арслан хурц арслан Дарханбат хавд бүхэн дэвж Женев аймгийн Начин Баатар болдог онолт таарсан барьж төр тавилдсан байна. Өмнө аймгийн Хөрмөн сумын харьяат Женев бүхэн дэвж Женев аймгийн хурц арслан Мэжид Сүрэн Аранга аймгийн Батсингис сумын харьяат бүхэлд бүхэн дэвж Женев аймгийн харцаг Бат Сүхийн Зоригт Баатартай онолт таарсан өрлөө. За энэ хоёр бүхийн хувьд 2016 он нодлон жилийн үндэснийг баяр наадмаар 3-ийн даваанд Мэжид Сүрэн авсан арслан амлан барилдаж Зоригт Баатар давж байсныг бол одоо үзэгч олон санаж байгаа хаа. За тэгээд бүхийн барилдааны 4-ийн даваанд мөнх даврагтаа таарж барилдаж байсан. За аймгийн арслан Тогтхомын дэе Сайхан Жаргал аймгийн арслан Пүрэв Сүрэнтэй онолт таарсан тэр цаана өрлөө. За аймгийн арслан Цээ Сүрэн нэлийн л одоо Сэдэн Саднам нарын барилдаан бол нэлийн төргөн шуурхай болохоор л барь цулаацалдаа нэлийн шийдэмгэл эхэллээ дээ. За аймгийн хурц арслан Бэрек аймгийн Начин Бэлгүүдэд онолт таарсан. Үндэсний бүхэн барилдааны 4-ийн даваанд шалгарч үлдсэн 32 бөхөөс бол 26 нь бол одоо аймгийн арслан цолтой. За 6 бүх аймгийн харцаг начин цолтой 6 бүх өнөөдрийн барилдааны 4-ийн даваанд за сугдаад хашч мордоод ихийн гүйцээгээ давлаа. За тэр зан Өвсгөл аймгийн их уулсан харьяат Сүлд спортоор планы 3 дугаар цэглэгээ станц компани бүх аймгийн за Өвсгөл аймгийн их уулсан харьяат Өвсгөлийн өчтөн бүхэн дэвж Женев аймгийн арслан Даваа Очир аймгийн арслан Баттар Жор давлаа. За Нарманбаатар харцааныг гар таллаад утууцсан аймгийн арслан Тангадтай бүхэн барилдааны 4-ийн даваанд онолт таарсан байгаа. За Хонгодод утууцсан бэлгүүтэй Сэнжиг университет. За Бэрекий бол одоо чац урттай учраас хөлд төрөхгүй гэх зовлонгүй. бэлгүүтэй онолт таарсан. Жохон суун тусаал хөлийг өлөрн тун лавхан авчихад байгаа харагдаад байсан. Баян Хонгор аймгийн Баян булгасан харьяат Сагдаг ерхий газрын хүч спортын хороо мөнхийн өсгөрөв юм бүх. За Баян үлгийчүүд бол одоо бас улсын цолтой бүх тун цөөхөн бүхтэй гэж начин цолтон дөрөхгүй байна гэж одоо бахад арцгаасан хойш бол нэлээд ярьж дуусгаасан. Ингээд сүүлийн жилүүд бол энэ чинь Баатар цол за өнөө жил ингээд Бэрд Муратын Сэрих гээд бас өчтнөө төрсөөр залгам чалаа болсон. Бэрекий гээд Эрхий булаан гээд аймгийн шилдэг арслангууд өлгийн нутгийн зан олноо төлөөлөн өнөртний төвхтэй Монгол өвхийн дэвж гинэ сайхан барилдацгааж байна. За аймгийн арслан хурц арслан Мэжид Сүрэн
аймгийн харцаг Зоригт Баатар нар илэг Сэнжигний барьцтай барилдаж эхэллээ. За Зоригт Баатарын хувьд бол бас одоо ямар ч хөвгтэй барилдсан барилдаад айж бэрэгдгүй даван л гэсэн одоо хүсэлтэй барилддаг. За заримдаа бас бодлон төрүүлчихэд байна уу да гэсэн одоо зүйл бас зарим барилдаан дээр ажиглагддаг. За хөлд орохгүй цочоогоод буцаагаа сая хагалаад татах ч юм уу. Нилээн цочоотой байна да. Мижид зүр Арслангийн хувьд. Алдаагаа давтсангүй дээ. За нутаг орондоо бол одоо бүхий удамтай аав нь бол одоо бас олон жил одоо нутаг орондоо сайн барилдаж гаднаас ирсэн бөхчүүдийг нутгийн дэвжээн дээр гаргаад үгүй одоо сумын зам бацсах гэж бүхий удамтай сумын аймгийн харцаг Зоригт Баатарын хувьд ах нар нь бүгд сумын зан золтой нутаг орондоо барилддаг ийм бөхчүүд байна. Давуу одоо тахад авсан дуудлаа. За аймгийн хурцлсан Дархан Бат төчрөө өгтөгөн барьцтар тавилдсан. За датаас улсан. За бэрээкэ билгүүтээ нар илэг Сэнжигний барьцтай болоод барилцаад авлаа. Урлаг шиг л. За Жамбал Арслан жирэн нэг одоо хөнкөө яваад байгаа да өчигдрөөс хойш яг ер нь барилдааны элдэвтэй. За билгүүтэйч брэкийн баруун хөлийг авлаа да. За бүр холбоод бариад авлаа. Цацлаа. За шилэн дээр нь дараа болгонд брэкэд илүү ашигтай баймаар. За салтанаас нь гаргаад ирэх юм бол ч одоо билгүүтэд ашигтай да. За бүр холбоо төгжээд авсан маань ямар ч юусан билгүүтэйг хэвд. За брэкээ чац мөч урттай өлцөө өлдөр хавирсан зам гоё. Тэр хүнд бас хөлөөрөө жоохон хагалаатай мошгичж байна. Ихэн даалгаж байна. Өлгийн хүчтэн бүхэн дэвжээний аймгийн хурцлсан брэкээ аймгийн нэмхнээ чин билгүүтэйгээр дөрөв давлаа. Аймгийн чин билгүүтэйгээр давлаа. За Өсгөл аймгийн Арбулаг сумын Харият Түг аймгийн Арслан Батням аймгийн Арслан Наранбаатартай нол таарсан. За аймгийн Арслан Сандаг Дөржийн хувьд Ховд аймгийн Манхан сумын Харият Ховд бүхэн дэвжээнийх аймгийн Арслан Шарагийн Мөнх хоттой нол таарсан. За Зоригт Баатар божигнуулаад байна. За ер нь бас одоо дэмжигчид нэлээд олонтой байгаа бөхтөө Зоригт Баатарын хувьд ер нь манай бүх үзэгчид сонирхогчдын хувьд бол уран сайхан барилдаа гаргаж хэн одоо сайхан барилж чинь тэр хүнийг дэмждэг ийм одоо сэтгэхүйтэй яс зүйтэй байдаг. Тэр утгаараа бол одоо уран сайхан барилдаантай өгчүүдийг бол одоо илүүтэй талархан дэмждэг үзэгчдийн хувьд. За аймгийн хурцлсан Дархан Бат аймгийн Начин Баатар болнор барилдаар тавилдсан бай. За шахад татаад аймгийн Арслан Мөнх Баатар мордлоо дутуудлаа. Сайхан барьсан төрөлсөн байна да. За яг л одоо 3-4-ийн даваа нэг л мэхээр давлаа да. 3-ийн даваанд аймгийн Арслан Өсгөрийг ганцхан сөрж дахинд дайраад авсан Мөнх Баатарыг мөн ганцхан сөрөөл дахин төчгөж байна. Булган аймгийн Могод сум Харият. Булган аймгийн Могод сумын Харият Булган хан бүхэн дэвжээ. Нэвхүү аймгийн хурцлсан өрнөх хоёрын Сүхбат аймгийн Залуу Арслан Мөнх Баатараар дөрөв давлаа. За хоёр өхөө дахимаа сайхан л өгж авалцж байна да. Сайхан инээгээл дэвжэн дээр жинхэнэ одоо ирбэран үзэж барил да. Дахимаа өгж авалцахтаа бол хоёлаа сайхан инээгээл одоо дахимаа сайхан ясчдгийнхэн дагуу сайхан өгж байна. Иймэрхүү бөхчүүдийн хувьд бол одоо бие биенээсээ суралцах, бие биенээ хүндэтгэх одоо зүйлүүд бол хоорондоо бас их бий. За Хинтэмгийн хан хинт яваргуу хэн дэвжээнийх аймгийн хурцлсан ариун бэлэг Сэлэн аймгийн Санд сумын Харият Түг аймгийн харцаг инх жаргалтай нол таарсан барилдтар тавилдсан байна. За Сандаг Дөржний ухсгээ сугдах гэж дутуудлаа. За наадталт нь тайван ядам сүр нар мөн барилдтар тавилдсан. Шууд гинэ барьсан дээрээс тоогдлоо дутуудсан. За энэ тоогдох гараачих зэрэг мэхнүүд бол одоо бас тун хавар саргиддаг болсон доо. За хурцлсан Дангад аймгийн харцаг Наранбаатар нар Сэнжиг илгүүсний барилснаас. За Дархан Бат Баатар бол нарын барилдаан Баатар бол баруун гараараа дан шууд гинэ барьсан төрөө бариад авсан юм байна. Нэлээд одоо удаан барилдсан. Бие хүндэрчихсэн, зочиож ярилчихсан. За дэлгэцийн хамгийн цааталд аймгийн хурцлсан Мижид зүрэн аймгийн Арцаг Зоригт Баатар нар элэг бүс Сэнжигний барьцтай барилдаанаар үргэлжлүүлэхээр болж байна. За наадталт аймгийн Арслан цолон дээр хурц шимгийг шууд гинэ барьсан дээрээс шахад татаж мордоод мэхийг үзэлээ. За өөр аймгийн Арслан цэсрэн зөвхөн баян улаансан Харият
Алдрын спорт руу депо компани Өвөрхангай аймгийн Ариа дэх Монгол дэвчтэн бүхэн дэвжэнийг аймгийн алсан Цэдэн Содном аймгийн алсан Цээ сүрэнгээр дөрөв давлаа. За аймгийн Арсланбаатар жишг аймгийн Арслан мөн кредит нараа барьцуулаасалдаа. Өнөхөр үндэсний бүхийн барилдаанд барьцны давуу тал гэдэг бол одоо өнөхөр хамгийн хариуцлагатай чухал. Хэн төрүүлж барьсан төрж аван тэр нь бүгд давуу тал бий болдог учраас барьцны төлөв тэмцэл гэдэг бол их Монгол өвчтөн бүхийн дэвж хүч авсан барилдаан байна. Аймгийн Арслан ядам сөрөг аймгийн Арслан 50 гар дөрөв давлаа. За аймгийн Хурцарсан Тангад аймгийн Харцаг Наранбаатар нарын барилдаан хоёр их олгож барилдахаар болж байгаа юм болоо да. За сандаг дөрж Отгонбаатар Аслан аймгийн Арслан мөнгө хот нар баруун талаараа дөрвөлтийн толгой дөрөөд авсан бярдж машиглаа. За жаахан тоогдоод тэнцвэр алдахаар нь тэр жигтэн сайхан түрээ төөчгөж байна. За бас л одоо сайхан бүхийн дэвж цацаа салгатай бяртай өгтөө сандаг дөржийн хувьд аймгийн Арслан сандаг дөрж аймгийн Арслан мөнгө хотоор дөрөв давлаа. сандаг дөрж гэдэг бол бас л одоо нөгөө сандаг очир уу нам хаавар гэдэг шиг бас л их сайхан сонсголонтой уламжлалт сайхан монгол нэр. За барьцтар тавил. За толгоод. За хутгаад буцаагаад урдуураа таллаад уйдчихж байна. Ганцхан урдуур хүн төрж өгүүлгээ. Ер нь одоо өөрийнхөө сансан бодсныг бол саадгүй хийгээд барилддаг. Давуу тал нь бол одоо энэ хүний бас давуу тал юм да. Ямар ч бүхтэй барилдсан одоо бөхчүүдийн хэлдгээр бол зүрх томтой гэдэг шиг ямар ч бүхтэй барилдсан айхгүй зөрөгтэй шийдэмгий өөрөө юу бодож санаж ийн тэрийг хийгээл барилдчихдаг. Энэ нь бол одоо өөрийнх нь давуу тал болж байгаа аймгийн Харцаг Зоригтбаатарын хувьд. За Хурцарсан Тангад аймгийн Харцаг Наранбаатар нарын барилдаан солгож барилдахаар болжээ. Зүүн талаараа дөрвөлтэн золгоод хоёр өхийн барилдаан дан шуудгны барилдтай барилдаа үргэлжилж байна. аймгийн Арслан бүрэн сүрэн аймгийн Арслан сайхан жиргал нар барьцруу тавилдсан одоо хоёр өхийн барилдаа Сэнжиг илүүсний барьцнаас өрөлдөхөр болсон Хурцарсан Дарханбат аймгийн Эчин Баатар бол нар зүүн талаар анзуулгасан байна. Дарханбат Арслан бол өөрөө зүүн талдаа өгтөө. За арал чацаар бол мэдээж Наранбаатар илүү дээ. Саяны за одоо бол харин Тангад арай өөртөө илүү ашигтай байдал бий болгоод барайд авлаа. За буцаагаад машиглаа. За Наранбаатарын 3-ын даваа 4-ийн давааны барилдаанууд бол аргагүй одоо өөртөө яг өөрийнхөө арал чацны илүүг ашиглаж их сайхан барилдлаа да. Аймгийн Харцаг Наранбаатар за бүрүсрэн Арслан хоёр гараараа давхар суугадаа бариад авчээ. За Отгонбаатар 5 гидэрж нарын барилдаа мөн одоо илүү Сэнжигний барилдтай дөрвөлжин золгосон байна да. Аймгийн Аравлаг гэсэн Харьяа дөх аймгийн Арслан Батны Миндаванд аймгийн Арслан Наранбаатартай онолдорсон Сэнжиг илүүсний барьсан төрөлсөн байна. За Өмнөгөө аймгийн Хөрмөн сумын Харьяа дөх Монгол улсын Эчин балын шовдрын хүү аймгийн Хурцарсан Дарханбат үнэхээр одоо бас удам залгаж сайхан барилдаж байгаа. Өмнөний цэгэр говьчуудан баярлуулам сайхан барилдаж байгаа. Бүх Өмнөгөө аймагтан 2 удаа төрүүлсэн. За Өмнөгөө аймгийн Хөрмөн сумын Харьяа дөх Монгол улсын Эчин балын шовдр бол 1976 онд Монгол улсын Эчин солирдсон. Одоо сайхан хамт уурлачин өмнөний цэгэр говьдан ажтрын сууж Хүүгийн хаан барилдааныг өдөр тутам бас сайхан харж өмнгийн говьоос төрөн гарах өөрийнхөө залгамж халаа өчтнүүдийг бас сарж суугаа. За аймгийн Хурцарсан ариун бэлэг Сэлэнгэ аймгийн Санд сумын Харьяа дөх аймгийн Харцаг инх жаргал нар
барьц төр тавилцсан. За одоо шодохж байгааг бодоход золгож өрөлдөх гэж байгаа юм болоо да. Үнэхээр бас Сэлэнгийн нутгаас төрийн гарсан одоо хүчтэн Бүрэнбаатар начинтайгаа болог ижил авахтай наран цэцгийн инх жаргал наран цэцгийн Бүрэнбаатар. За шахтаж гаргаж Соллосон тохиолдол. За сайхан шууд гинэ байсан дээр шахад татаж өвдгөрөө хашаад мэхийг гүйцээлээ. Их Монголын хүчтэн бүхэн дэвжээний мөхөө. Аймгийн өсөн Жаалагийн Наранбаатар аймгийн өсөн Батнымаар дөрөв давлаа. За аймгийн өсөн Дарханбат. Аймгийн чин Баатар болд нарын барилдаан. Мөн л одоо золгож өрөлдөхөр болж байгаа юм байна. Баатар болдын хувьд сүүлийн 2-3 жилийн дотор барилдааны арга техник өсөж байгаа. Бас л одоо бяртай. За түүний залуучуудын нэг сосор нарын удам бүх аймгийн ирсэн Жаалагийн Наранбаатар дөрөв даваад төгтөрлөө бүхийн удамд. За хоёр бүхийн барилдаан хэн баруун зүүн давхар шууд гинэ барьцтай. Хав дөрвөлжин золгож өрөлдөхөр болж байгаа юм байна. За ер нь одоо үндэсний бүхийн барилдааны талбайд барилдаж байгаа бүгчүүдийн хувьд ер нь цаг болсон учраас бүгд золгож өрөлдөхөр болцоогож байх шиг байна. Аймгийн Арслан Бүрүүсрэн аймгийн Арслан сайхан жаргал. Аймгийн Хурц Арслан Дарханбат аймгийн Начин Баатар болд. Аймгийн Арслан Батөрч аймгийн Арслан Мөнгөрдөн. За шууд университет. За Дарханбат Арслан тэндээс мордоотой. Шахад татаад ганцхан мордоо л бүхийг үүсэж байна. Өмнөг аймгийн Хөрмөн сумын харьяат ажны бүхийн дэвжээний бүх. Аймгийн Хурц Арслан Шовдрын Дарханбат аймгийн Начин Баатар болдоор дөрөв давлаа. Сэлэнгийн аймгийн Санд сумын за давуулаа бариад авсан задарчлаа да. Сэлэнгийн аймгийн Санд сумын харьяат тавхан бүхийн дэвжээний бүх. Аймгийн харьцааг наран цэцгийн инх жаргал. Аймгийн Хурц Арслан ариун бэлгээр дөрөв давлаа. Ямжвийн Мадралын нэрмжит аймгийн цэргийн золдоо 256 бүхэн барилдан амжилттай сайхан явагдаж байна. Өнөөдрийн энэ хүү сайхан барилдааныг өөрийн нэр дээр нэрмж шууд. За Бүрүүсрэн сайхан жаргал нарын барилдааны лээ тогтоохон Батбаатар. За давуулаа бариад давлаа да. Давуул хатан суганд сэжчих гээл. За одоо бол гойдчихаар юм байна. За суганд сэжлээ гойдлаа. Хүрэлцэн ирсэн нийт бөхчүүд. За Батбаатарын засвал ямарч байсан чи давсаа гэж өгөх шиг байна. Энэ өдрийн мэнд. За шууд мараа залуу Арслан бол сайхан жодогтой сайхан дахмаа өгчөж байна шууд. За өнөө миний өчөөхөн. За моршигч сугдаж тонгорн давууж гойдно. Ийм сайхан арга хэмжээ зохион байгуулж байгаа. Сайхан барилдаа үст. За сугдаж моршигад мэхийг үзээлээ. Хин нилээн цуцсан. Нийт харагдаж байна хоёр бүхийн хувьд. Хүмүүстээ баярлал талархсан. За сайхан жаргал Бүрүүсрэн нарын барилдаанд үлдлээ дээ. Сайхан жаргал толгойг нь уруулж томбраад ирээд шуудагдчихсан. Цаадгаар одоо барьцтай болоо да. За цаадгаар бас лавхан барьцгүй учраас эргээ толгойгоо бол суулаад авчих гэж Бүрүүсрэнгийн хувьд. Арцаг Илбэг аймгийн засаг дарга Гамболд Улаан улс сумын бүхэн холбооны тэргүүн Батцүх нартай. За хоёр бүхийн барилдаа одоо баруун золгож барилдаа үргэлжлэнэ. За саяны нэр дуусан эрхмүүдийг наашаа гарч ирэхийг урьж байна. Монгол улсын гавьяа тамирчин Байлины сан бүхэн дэлхийн хошоо аврага Эрдэнэбаяр аймгийн засаг дарга Гамболд. За мөн яг одоо бас Дархазан нийгэмлэгээс бас нутгийнхаа бөхчүүдэд Бүхсэл аймгийн бүхэн холбооноос бас амжилттай сайн барилдж байгаа бөхчүүдэн бас хүндэтгэл үзүүлэх юм байна үүний дараа. За өнөөдрийн барилдааныг зохион байгуулахад өөрсдийн зүгээс хүчин чармайлтан гаргаж ажилласан хүмүүст Монгол улсын Начин Бадралын зүгээс бас хүндэтгэл үзүүлж байгаа юм байна. За Хөвсгөл аймгийн засаг дарга Гамболдод улсын Начин Бадрал үзүүлж байна. За бүхэн барилдааны товын даван аймгийн Хурц Арслан Дарханбат аймгийн Хурц Арслан Брэкэ дэга ирж амхаа авахыг урьж байна. За мөн аймгийн Хурц Арслан Сүхбат ирж амхаа аваарай. Бүхэн барилдааны товын даван аймгийн Хурц Батрангуй Арслан Золбоо Өөрөнгө аймгийн Зүүн Баян улаан сум харьяа аймгийн Арслан Цэдэн зод намыг амлаа.
За одоо аймгийн ирсэн сайхан Лаулын нутгийн зөвлөнд. Лаулын нутгийн зөвлөндөр болж нэм. За аймгийн арслан сайхан жаргал аймгийн арслан пүрэв сүрэн нарын барилдаан хүрэлцэн ирсэн улаан дан давхар золгоо тэнгийн аялсаг учраас Монголын үндэсний бүхэн барилдааны дүрмийн дагуу хаялцвар сонгож Говьлолтой аймгийн дэлгэр сумын харьяа түг аймгийн огтх мэндийн сайхан жаргалын талаар хаялцвар сонгоо бариад болоод за пүрэв сүрэн сайхан мөршгээд нэлээд тэнцвэр алдуулсан за харин ард тал руу Өнөөдөр гэдэргээ мордож дайраад ихийг өцөөлээ. Говьлолтой аймгийн дэлгэр сумын харьяа хамтаа ширүү хэн дэвж гэнэ аймгийн ирсэн сайхан жаргал аймгийн ирсэн пүрэв сүрэнгээр дөрөв давлаа. За одоо эдгээр үеийн дараа үндэсний бүхэн барилдааны 5-ын даваа эхэлнэ. Аймгийн алдар цолтон богчуудаа хүндэтгэл үзүүлэх ийм аргамж эхэлж байна. Ингээд дарахад дутгаас маань төрсэн Монгол улсын хоёр алдар цолтой нэг Монгол улсын харцаг Гунгагийн элбэг Өвсгөл аймгийн арслан Батөрөө Өвсгөл аймгийн начин Балдбаатарын ундрал болон Өвсгөл аймгийн засаг дарга гам болон нарт Өвсгөл аймгийн үндэсний бүхэн холбоо Монголын дархад зон нийгэмлэгийн өмнөөс хүндэтгэл үзүүлье. Хин За тэгэхээр Өвсгөл аймгийн үндэсний бүхэн холбоо болон дархад зон нийгэмлэгээс энэхүү амжилттай барилж байгаа бөхчүүд намаас хүндэтгэл үзүүлж байгаа юм байна. Монгол улсын харцаг элбэг